Олон улсын эрүүгийн эрх зүйн танилцуулгыг танан бат цэцэгнаар бэлдэв. Олон улсын эрүүгийн эрх зүй гэдэг нь олон улсын гэрээнд заасан гэмт хэрэг үйлдэгдсэнийг онцгой журмаар урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах ба ял шийтгэх талаарх улсуудын хамтын ажиллагааг зохицуулсан зарчим ба эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц юм. Олон улсын эрүүгийн эрх зүй нь олон улсын нийтийн эрх зүйн салбар бөгөөд улсын үндэсний эрүүгийн эрх зүйтэй салшгүй нэгт холбоотой. Олон улсын ба олон улсын шинж чанартай гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг тогтоодог. Олон улсын эрүүгийн эрх зүй нь иж бүрдэл шинжтэй хэм хэмжээг багтаасан дайны гэмт хэрэг ба хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэггүй. Онцгой ба нэмэгдэл их сурвалжтай, ерөнхий зарчимтай, онцгой субъекттэй, ялын онцгой санкцтайгаараа онцлог юм. Олон улсын эрх зүйн хүрээнд гэмт хэрэгт тооцогдоогүй үйлдэлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийтгэх боломжгүй. Тухайн үйлдэлийг гэмт хэргийн шинжтэй гэж тодорхой зааж, зохих шийтгэлийг заасан урьдаас мөрдөгдөж байсан хуультай тохиолдолд шийтгэл оногдуулах боломжтой зэрэг нийтлэг зарчмуудтай. Хувь хүний эрүүгийн хариуцлагын бүх нийтийн харьяаллын дүрэн буцаж үйлчлэхгүй байх. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх. Командын хариуцлагын үл буцаах. Шүүхийн хараат бус алагчлалгүй байх. Хамтран ажиллах, туслалцаа үзүүлэх гэсэн үндсэн зарчмуудтай. Олон улсын гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагуудад нэгдсэн үндэстний байгууллага, Интерпол, олон улсын эрүүгийн шүүх орох ба тус өөр өөрийн чиглэлийн дагуу чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаанд мэдээлэл хуваалцах, эрх зүйн орчин бүрдүүлэх, гэрээ хэлэлцээр хийх, хамтарсан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, чадахыг бэхжүүлэх, олон улсын байгууллагууд хамтран ажиллах платформоор хангах, төр ба хувийн хэвшилт үнэлэх, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх зэрэг багтана. Олон улсын гэмт хэрэг гэдэг нь олон улсын эрүүгийн эрх зүйн хүрээнд хариуцлага хүлээх гэмт хэргийг хийх ба инх тайвны болон хүн төрөлхтний эсрэг дайны гэж гэмт хэргийг 3 бүлэгт хуваасан байдаг. 1968 онд дайны гэмт хэрэг ба хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг үл хэрэглэх конвенцийг баталсан. 1998 онд олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг баталсан. Төрсөөр нь уцсах, хүн төрөлхтний эсрэг дайны, түрэмгийллийн гэмт хэргийг нийтлэг шинж бүхий олон улсын гэмт хэрэг гэж үзнэ. Аль нэгэн үндэстэн, угсаатан, арсны өнгө болон шашин шүтлэг нэгтэйхэн хувьд устгах зорилгоор үйлдэл хийх, алах, бие махбодод гэмтэл учруулах, ухаан санааг сарниулах, амьдралын нөхцөлийг санаатаагаар муутгах, төрөлтийг зогсоох арга хэмжээ авах, хүүхдийг шилжүүлэх зэрэг нь төрлөөр устгах гэмт хэрэгт тооцогдно. Энгийн аливаа хүмүүсийг өргөн хүрээтэй буюу байнга алах, устгах, боолчлох нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм. Дайны хууль ба заншлын ноцтой зөрчил нь дайны гэмт хэрэг юм. Жишээлбэл эзлэгдсэн нутаг дэвсгэрийн иргэний хүн амыг алах, тарчлан зовоох буюу албатан хөдөлмөр хийлгүүлэхээр авч явах, цэргийн олцлог төсөд ба далаад байгаа этгээдийг тарчлан зовоох үйлдэл. Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, хийх, эдгээр чиглэсэн аливаа төлөвлөгөө ба хуультай нь түрэмгийлийн гэмт хэрэгт тооцогдно. Олон улсын шинж чанартай гэмт хэрэг гэдэг нь улс хоорондын хэвийн харилцаанд халдсан ба янз бүрийн салбарт инх тайвнаар хамтран ажиллахад хохирол учруулсан олон улсын гэмт хэрэгт хамаарагддаггүй. Олон улсын гэрээнд заасан нийгэмд аюултай гэмт хэргийг хийлнэ. Олон улсын гэмт хэргийг олон улсын гэрээ, конвенц, олон улсын заншлын эрх зүйд хуульчилж тодорхойлсон байдаг. Тэдгээрийг олон улсын эрүүгийн шүүх, төр трибунал, эсвэл бүх нийтийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг үндэсний шүүх зэрэг олон улсын шүүхээр хянан шүүдэг. Харин олон улсын шинж чанартай гэмт хэрэг нь олон улсын эрх зүйд тэр бүр тусгаалan тодорхойлогддоггүй ч дэлхийн нийтийн нөлөөгөөр хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд тэдгээрээс урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах, яллах тал дээр олон улсын хамтын ажиллагаа, зохицуулалтыг шаарддаг байна. Олон улсын эрх зүйн субъект эрх зүйн зөрчил үйлдсэний улмаас олон улсын эрх зүйн нөгөө субъектэд учруулсан гэм хорыг арилгах үүргийг олон улсын хариуцлага гэнэ. Олон улсын хариуцлага нь материаллаг ба материаллаг бус гэсэн төрөлтэй байна. Материаллаг бус хариуцлагад сертификат, рестраац, репрессал, реторс, хамтын санкц, тунхагласан шийдвэр хамаарна. Харин материаллаг репарац, реституц, субституц хариуцлага байна. Олон улсын гэмт хэрэг үйлцэнд яллагдсан хувь этгээд ба улсыг шүүхээр байгуулагдсан олон улсын байгууллага, олон улсын эрүүгийн шүүн таслах ажиллагааны механизмын нэм чухал бүрэлдэхүүн хэсэг бол олон улсын трибунал юм.
Нюрнбергийн болон Алст орнуудын цэргийн болон эрүүгийн трибунаасуудыг дурдж болно. 1898 онд Италийн Ром хотноо болсон нэгдсэн үндэсний байгууллагын дипломатын баг хурсаар батлагдсан. Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн дагуу олон улсын эрүүгийн шүүх байгуулагдсан. Уг шүүх нь байнгын ажиллагаатай бие даасан олон улсын шүүхийн байгууллага юм. Олон улсын трибунал нь төр шүүхүүд бол олон улсын эрүүгийн шүүх нь байнгын ажиллагаатай. Үүнээс гадна харьяалал бүрэлдэхүүн зэргээр ялгаатай. Олон улсын эрүүгийн эрх зүйд бүх нийтээр дагаж мөрдөхгүй байх, дэлхийн нийтийн хамтын ажиллагаа дутах, технологийн дэвшилтэд хөл нийлэхгүй байх зэрэг саад бэрхшээл тулгарч байгааг дурдж болно. Гэсэн хэдий ч олон улсын гэмт хэрэгтнийг ялсагдагчаар татах болсон нь олон улсын гэмт хэрэгт хариуцлага тооцоход ихээхэн ахиц дэвшил гарсныг харуулж байна. Түүнчлэн сүүлийн үед шүүх эмнэлэгт шинэ технологи ашиглаж нарийн төвөгтэй гэмт хэргийг шийдвэрлэж дараагийн гэмт хэргийг шийдвэрлэх урьдчилсан нөхцөлийг хангаад байгаа зэрэг хөгжил дэвшил гарч байгаа билээ. Дүгнэлт гэмт хэргийн талаарх олон улсын хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэлхийн хамтын ажиллагаа чухал юм. Түүнчлэн олон улсын гэмт хэрэгтэй тэмцэхэд гарч ирж буй сорилтуудын эсрэг дэвшилтэд технологиг ашиглах, орчин үеийн гэмт хэргийг шийдвэрлэх олон улсын эрх зүйн орчныг хөгжүүлэх, бэхжүүлэхэд чиглэсэн хүчин чармаалтыг үргэлжлүүлэх шаардлагатай билээ. Хуульч шууха олон улсын эрүүгийн эрх зүйн талаар танилцууллаа. Хуульч шуухатай хамт олон улсын нийтийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.